Сайн байцгаана уу? Өнөөдрийн энэхүү сургалтаар та бүхэндээ уншиж ойлгосноо дижитал бүтээлээр илэрхийлэх сэдвийн дор хүргэж байна. За, бага насны хүүхэд уншиж ойлгосноо дижитал бүтээлээр илэрхийлэх нь ямар ач холбогдолтой талаар товчхон та бүхэнд танилцуулъя. За, бага насны хүүхэд уншиж ойлгосноо дижитал бүтээлээр илэрхийлэх, за дижитал контент боловсруулах энэ үйл ажиллагаа бол бага насны хүүхдийн дижитал чадамж болоод түүний бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх юм боломжтой. За, мөн дижитал бүтээлийн олон төрөл нь болохоор суралцагчид маань сонголтыг бий болгож өгснөөрөө боловсралд тэгш хамруулах боломж бас нээгдэж байгаа. За, нөгөө талаар дижитал уугуд иргэд болох та бидний суралцагчдад энэ үйл ажиллагаа бол сурах сонирхлыг нь өдөөж сэтэлжүүлэх ийм ач холбогдолтой байгаамаа. Юуны түрүүнд та бүхэндээ дижитал бүтээл гэж юу юм? Түүний төрөл хэлбэрүүдийн талаар товчхон хүргэе. За, дижитал бүтээл гэдэг нь болохоор тодорхой зорилгоор цахим өгөгдөл мэдээллийг багцлан боловсруулалт хийж дижитал хэлбэрээр хадгалах, бусадтай хуваалцах, хамтран эзэмших боломжтой болсон ийм агуулгыг хэлэх нь байна. За, тэгэхээр дан ганцаараа оршин байгаа зураг, тодорхой бичвэр буюу нэг өгүүлбэр, видео, аудио гэх мэт файлууд бол цахим өгөгдөл бөгөөд агуулгын хамгийн бага нэгжид тооцогддог. За, эдгээр нэгж файлуудыг тодорхой зорилгын хүрээнд багцлан нэгтгэж бүтээл бий болгох нь өөрөө илүү дээд эренбийн үйл ажиллагаа болох нь байна. За, харин түүний төрөл хэлбэрүүдийг бол тодорхой хэдэн бүлэгт нийтлэг ерөнхий шинжээр нь ангилдаг байгаа. За, нэгдүгээрт нь бичвэр хэлбэрийн дижитал бүтээлүүд гэдэг байна. За, энд бол дижитал ном, сонин, сэтгүүл, мэдээ зэрэг текст бичвэрүүд бол багтана. За, энэ төрлөөр болохоор агуулгыг нэлээд гүнзгийрүүлсэн байдлаар мэдээллийг боловсруулж дамжуулахад хэрэглэгдэж ашиглагддаг байна. За, хоёрт нь болохоор аудио хэлбэрийн мэдээллүүд байна. За, энэ бол бүтээлийг дижитал бүтээлийг сонсох хэлбэрээр илэрхийлэмж. За, харин дүрслэл бүхий бүтээлүүд болохоор инфографик, постэр хэлбэрээр илэрхийлэгдсэн байна. За, дараа нь интерактив бүтээлүүд бас төрөлд багтж байна. За, энэ болохоор тодорхой байдлаар хэрэглэгчийн оролцоог илүү шаардсан ийм бүтээлүүд байдаг. Тухайлбал цахим тоглоом, заадвал бүрийн форм, анимашнууд энд багтдаг байна. За, дараагийн төрөл хэлбэр болохоор видео бүтээлүүд байх нь байна. За, энд кино, клип гэх мэт видео бүтээлүүд багтж байна. За, бага насны хүүхэд уншиж ойлгосноо олон хэлбэрээр дижитал бүтээлүүдээр илэрхийлэх боломжтой. За, үүний нэгдүгээрт нь бол дижитал ном хэлбэрээр бид энд илэрхийлэх боломжтой юм аа. За, дижитал ном гэдэг нь болохоор электрон төхөөрөмждөр уншигддаг текст, зураг, бусад интерактив элементүүдээс бүрдсэн цахим хэлбэрээр нийтлсэн ийм бүтээл байх нь байна. За, дизайны сайн шийдэлтэй дижитал ном бол бага насны хүүхдэд хөгжихэд маш их тус
тусалдаг ийм бүтээл хэрэгсэл ах нь байна. За ном дижитал ном болвол сонсон, уншин, харна, за хүрэлцэн олон мэдрэг бас ажиллах учраас үр дүнтэй байх нь байна. За дижитал ном бүтээх дараах програмуудыг та бүхэнд санал болгож байна. За Gmail дээр бас зарим загвар дижитал намыг хэрхэн боловсруулсан талаар та бүхэнд бас тусгай видеогоор хүргэж байгаа. За мөн Story Jumper бол бас бага насны хүүхдэд зориулсан дижитал ном бүтээхэд бас тохиромжтой програм байгаа. За дижитал номын олон төрлүүд бас байгаа. Сонсдог ном, за PDF хэлбэртэй бичвэр голлсон ийм бас бүтээл байж болно. За дижитал номыг хэрхэн хийх зааварчилгааг дараах видеоор бид нар бас хүлээж авах боломжтой. За энэхүү видеоны линкийг та бүхэнд тусгайлан оруулж өгч байгаа болохоор тухайн видеоноос бас хүлээж авч үзээрэй. За дараагийн нэг дижитал бүтээл бол уншиж ойлгосноо видео хэлбэрээр илэрхийлэх ийм боломж бас байгаа. За видео уншлага хэлбэрээр илэрхийлэх бас боломжтой. Уншиж ойлгосноо өөрийн дүрсд видео уншлагаар илэрхийлэх утгыг нь бол илэрхийлж байгаа. Текст болон намыг чанга уншиж байгаа өөрийнхөө бичлэгийг хийж илэрхийлнэ. За дуу хоолойны өнгө, за зарим үгийн өргөлт гэх мэтээр болвол энэ санаагаа илүү тодтогч болох нь байна. За мөн өөрийн энэ уншлага бүхий видео дээр суралцагч зохиол эхийг үргэлжлүүлэн зохиож цааш нь дэлгэрүүлсэн, за эсвэл эсрэгээр нь хураангуйсан байдлаар за өөрийн дүгнэлтийг илэрхийлсэн бичлэг байдлаар хийх бас боломж байгаа. Дараагийн боломж бол хэлбэр видео боловсруулах програм ашиглаад уншсан ном бүтээлээ зохиолоо видеогоор илэрхийлэх видео бүтээл туурах юм бас боломж байгаамаа. За энэ бяцхан хулган баах хэсэг мөрөөдөл бяцхан хулган шугал шиг өндөрт дүүлэн эсхийг их өсдөг байжээ. Тэрээр ширээн дээрээс өсрөв. Агаас төв чадна гэж бодож байсан ч шалан дээр улаа. Баг зэрэг айсан боловч тэр үйлсэнгүй. Хулган дахин нисэх гэж бодлон ч нисэж чадахгүй л байлаа. Гэтэл нэгэн шувуу ирж цан хулган руу хараад инээ сэглэв. За энэхүү видео бол хэлбэр видео бүтээл бий болгох програм ашиглаад уншсан ихэнх агуулгыг дүрсэлсэн байна. За энэ мэдчлэн бага насны хүүхэд уншиж олуулсноо интерактив тоглоом хэлбэрээр за комик ном бүтээх, за инфографик бүтээлээр, за мөн тодорхой интерактив дүрслэлүүдээр анимашн хэлбэрээр илэрхийлэх боломжтой. Дараагийн сургалтуудаар эдгээр дижитал бүтээлүүдийг танилцуулж эдгээр дижитал бүтээлүүдийг хялбар байдлаар бага насны хүүхдэд зориулсан энгийн алхам төлөвлөгөөгээр
хэрхэн бүтээх талаар танилцуулах болно. Баяртай.